ачаас намын одоо шинжлэл яригдаад нэлээд удаж байна. Гэхдээ энэ шинжлэлийг хийхэд бол хамгийн түрүүнд одоо бид өөрсдийнхөө дүрмээс эхлэх ёстой. Тэр нь бол одоо бидний хоорондын харилцааг зохицуулж байгаа энэ дүрмийг маш сайн хийж шинжиж чадах юм бол ачаас намын шинжлэлийг бол амин сүнсээр болно гэдэг бүгдээрээ санал нийлсэн. За ингээд Моан санаачлаас ачаас намын дүрмийг боловсруулах ажлын хэсгийг одоо Моан санаачлагын тэргүүн болтын тушаалаар байгуулад ингээд ахлагчаар намайг тавьсан. За энэ сая үндэсний зөвлөлт хорооноос ачаас намын дүрмийн хэсгийг боловсруулах ажлын хэсгийг гаргах үед тэр гишүүнээр нь орсон байгаа. Аман Моан санаачлагын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан улсын хурлын гишүүн байсан зөвлөлтөнд орж энэ ачаас намын дүрмийн ажлын хэсгийг ахаж ажиллаж байгаа. Үндсэндээ одоо энэ дүрмийн төсөл бол Моан санаачлагын бол гаргасан зарчмуудтай үндэслээд явж байгаа. Бид ямар зарчим хамгийн ихэвчлэн тавьсан бэ гэвэл нэгдүгээр ачаас нам эв нэгдэлтэй болох ёстой. Хоёрдугаар ачаас нам гаргасан шийдвэрээ зөрчилдөггүй бүрэн биелүүлдэг хариуцлагатай болох ёстой. Гуравдугаар бол ачаас нам бүх нийтэд нээлттэй, ил тод ойлгомжтой байх ёстой. За дөрөвдүгээр бол ачаас нам дотор янз бүрийн одоо тэр практик нүү элдв янзын хөдөлгөөн бүх зүйл бол албан ёсных байх ёстой гэсэн ийм зарчмуудыг тавьж ирсэн. За ингээд үцхээр бид бол 2006 оны ачаас намын хурдаар батлагдсан тэр дүрмийг одоо төвдөнд орж одоо энэ сууж байгаа Бямба бидгээд бас гончигдор даргын тушаалаар баг намын дарга байсан. Ингээд байгуулагдсан ажлын хэсэгт орж ажиллаад боловсруулаа гаргаж үзсэн. Тийм болохоор одоо энэ дүрмийг бид нар юу гэж үзсэн бэ гэвэл ачаас намын дүрм нь муу хийдэггүй тодорхой хэмжээнд ачаас намыг одоо амьд нээлттэй байхаар зориулж хийгдсэн дүрм байсан. Ганцхан тухай үедээ практикуудын ашиг сонирхлоос үүдээ ачаас намын дүрмийг ерөөсөө ажиллах болцоогүй юу ч шалгаа хийсэн. Гэхдээ 2006 оны дүрмээр тодорхой хэмжээний алдаанууд байсан юм а. Тэр нь юу вэ гэвэл тухайн үед дүрмийг хийхдээ босоо удирдлагатай биш хэвтэй удирдлагатай гүн шатны намуудад өрн эрхийг нь өгсөн тийм чиглэлийг барьж хийсэн. Гэтэл энэ маань үндсэндээ ачаас намыг 30 намтаа болгох их суурийг тавьчихсан. Тэгэхээр энэ бол нөгөө талаас алдаа байсан байна. Дээд төв намтаа холбож өгөх ёстой байжээ гэдгийг бид нар ойлгосон. Харин тэр үед хийсэн нэг том зарчим бол ачаас намын суурийг өргөжүүлэх зорилго тавьсан. Тэр нь бол ачаас намын гишүүд нь хариуцлагатай болохын тулд татвар төлөх ёстой. Татвар төлснөөрөө эргээд саналын эрхтэй болох ёстой. Ингээд сонгуульд оролцох эрх нь нээгдэх ёстой. За энэ саналын эрхтэй гишүүдийг одоо олноор нь оруулж ирэхийн тулд тэр практикууд байгаа бол нэр дэвшилт байгаа бол бид нар үүр дээр өрсөлдөөд одоо шинэ татвар төлөх гишүүдийг нэмэгдүүлснээрээ ачаас намын суурийг нэмж өгнө гэж үзсэн. Харин энэ маань зөв байсан. Яагаад гэвэл практикуудын өрсөлдөөнд донд татвар төлөх хугацааг 3 сарын 1-ний татвар төлөх өдрийг хаахад за татвар төлсөн гишүүдийн бүртгэлийг бүх талууд бүгдээрээ ил бод тавьж байгаа харцдаг байсан. За энэний дараагаар гишүүд маань одоо идэвхтэй гишүүд маань татвараа төлөхөд тэр татвар төлсөн гишүүд маань хэн нэг одоо гаднаас дөрөв шинэлсэн гишүүнтэй адил биш. Тогтмол татвараа төлөөд явж байсан гишүүн бол саналын эрхтэй болсноороо үнэхээр өөрийгөө бас үн цэнтэй болгож байгаа. Энэ маань одоо хуучин Сүхбаатар дүүрэн дээр жишээ авах юм бол 40 хүнтэй байсан өөрөөр 200 хүнтэй болж хувирж байсан. Энэ маань 2008 он 2012 онд болж ирсэн ачаас намын гишүүд дэмжигчдийн суурийг өргөдөд их том нөлөө үзүүлсэн гэж бид үздэг юм аа. За тэгэхээр одоо өнөөдөр бидний шинжил хийх болсон шалтгаан ачаас намын ялагдлын шалтгааны нэг үндэс бол энэ дүрм дээр. Гэхдээ ачаас намыг тэжээж байсан амин судас бол үндсэндээ тэр татвар төлсөн гишүүд нөгөө талаас энэ артаасын сонгуул байсан.
Гэтэл ачаалсан нам одоо том дарга нарын хөвөлд байна. Энэ артацыг авч хаяад 7 жил болсон. Энээс болоод гон шатны нам дээр очдог хүмүүс байхгүй болсон. Артац явахгүй учраас тэд ямар ч өсөлтөөр сонирхол юу ч байхгүй болж үүснээрээ одоо энэ 2016 онд ачаалсан намыг ядаж хүргэсэн бас нэг гол шалтгааны нэг гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо ачаалсан намын бүх шатн дээр нэгэн дуугаар артацыг буцааж оруулаач. Энийгээ тэгтээ боловсронгуй болох ёстой гэдэг шаардлагатай болсон. Одоо бид энэ дээр бол артацыг буцааж оруулахдаа нөгөө талаас одоо шинжлэгдсэн байх ёстой. Намын хороо бүх шатанда шинжлэгдсэн байх ёстой. Хоёрдугаар бол хариуцлагыг маш өндөр хэмжээнд хийж өгөө. Гэхдээ хариуцлага тооцоход бидэнд нэг дөрөв дээр хийсэн ололт байсан. Тэр юу вэ гэвэл 3 сар артацын сонгуульд явдаг. Артацын сонгуулийг 3 сард явуулахыг дөрөв дээр хатуу заасан учраас энэ заавал явдаг байсан. Заавал явдаг байсан. Сонгуул заавал явдаг байсан учраас дөрөв дээр хатуу зааж өгөх юм бол ямар нэг үйл ажиллагаа тогтмол хатуу явах юм байна. Энэ бол хариуцлага юм байна гэж ойлгосон. Тийм учраас дараачийн дөрөв дээр орж байгаа зүйлс бол бүгдээр цаг хугацаатай. Одоо жишээлбэл намын дарга хурлаа хийхгүй бол цаг хугацаа 4 цагаас хугацаанд хурлаа хийхгүй бол шууд очирсон тооцдог. Ийм систем дээр болж байгаа. За ингээд эхэндээ бол за хамгийн эхэнд энэ бол хуучин дүрмийг шин дүрмтэй харьцуулсан одоо ачаалсан намын одоо энэ юун дээр хийж байгаа төслийн нэг хэсэг. Гэхдээ энд хамгийн гол нь манай зарчмууд бүгдээр энд суучсан. Үндсэндээ бол муу ана санаачлагын ажлын хэсгийн боловсруулсан үндсэн зарчмууд бүгд энд бараг суугаад дууссан. Гэхдээ одоо 2-3 янзын дүрмийн төслүүд боловсруулсан хүмүүс байгаа. Тэдний хинтээ ганц хоёрхан асуудалтай зөвлөж байгаа. Гэхдээ тэр одоо цагаан гол дүрмийн төсөл нөгөө нь Эрдэнэ гишүүний боловсруулсан дүрмийн төсөл намын өөрийнх нь боловсруулж ирсэн дүрмийн төсөлгээд 4-5 янзын дүрмийн төслүүд байна лээ. Гэхдээ энэ дүрмийн төслүүдтэй манай муан санаачлагын хийсэн дүрмийн төслийн гол ялгарч байгаа ялгаа нь бол бид цогцоор нь хариуцлагатай эм хэсэгтэй энэ тогтолцоог цогцоор нь хийхээр төслөө боловсруулсан. Гэтэл нөгөө зүйлийг бол нэг тодорхой нэг газар өөрчлөлт хийсэн тийм л санаачлагууд явж байна. Одоо жишээлбэл цагаан гол дүрмийн төсөл гэх юм бол үүсэхээ их хурл байхгүй ганцхан жил болгон хуралдах ганц их хуралдаатай болёо гэсэн. Гэхдээ энэ маань цаашаа юугаараа дэвшил вэ гэдгийг тайлбарлаагүй. Цаашаа бусдад нь уйлж өгөөгүй байх жишээ. За тэгэхээр энэ бид юунаас эхэлж байна гэвэл нэгдүгээр бүлэг. За энэ бол хэвээрээ үлдэж байгаа. Хоёрдугаар бүлэгтээ намын бэлэгдэл гэж байна. Одоо ачаалсан нам бол өнөөдөр та нар мэдэж байгаа. Нэг удаан цэнхэр өнгөтэй нэг морьтой гэж байгаа ийм нэг бэлэгдэл манад байна. Энэ сонгуулийн олонд нэлээд танигдсан бэлэгдэл. Нөгөөх нь бол 2-3 жил бие биегүй орсон нэг бэлэгдэл байна. За 2006 онд элбэг дорж намын дарга болсныхаа дараа санаачлаад хийсэн шонхор шувууны дүрс үе. Ингээд ачаалсан намд бол одоогоор хэрэглэгдэж байгаа 3 янзын бэлэгдэл бий болж байна. Тэгэхээр бид нар энэ олон дүнд хамгийн их танигдсан бэлэгдэл нь юу байх вэ? Тэрийг авъя. Хоёрдугаар Монгол онцлогийг шингээсэн бэлэгдлээ хамгийн ихэнд нь авах ёстой гэж үзээд бид бол энэ нөгөө Монгол орны газрын дургийг морь болгох суурилсан тэр бэлэгдлийг сонгож авсан. Энийг бол энэ бүгдээрээ дэмжиж байна. Тэрэн дээр нөгөө хар нар сарны тэр тэмдэг бол энэ дотор сууж өгсөн байдаг. Тэгээд энийг бид нар энэ одоо намын бэлэгдэл гэдэгтэй байсан тэр хуучин бэлэгдлийг нь өөрчлөөд чанбан өөрчлөөд энийг оруулж ирсэн байгаа. Хоёр дахь асуудал бол намын гишүүнчлэг. Одоо өнөөдөр манай намд бол гишүүнтэй бүртгэж байна. Бүртгэхдээ тэр нь зөвхөн тухайн шатны намын хэрэглэх газрын баг нууцын зэрэглэл чиглэл болсон байна. Одоо өөрийн дараагаар мэдэн дээр. Танаас бус нь орог манай гишүүдийн бүртгэлийг мэдж байна уу? Тэр бүртгэлээр дунд шатны аймаг дүүргийн намын хороон дээр очиод дүүргийн намын хороон дээр
тэр бүртгэл бүрэн байран үгүй юу гэдгийг аюул та нар мэдхгүй. Яг гэвэл хүнд үзүүлдэг. Тэгэхээр бид нар одоо энэ дээр юу тавьж байгаа вэ? Ачаалал намын гишүүн юм бол хинээс нь урдаад байгаа. Харин чинь бахархал байх хэрэгтэй. Тийм учраас ачаалал намын гишүүдийн нэгдсэн юм том цахим сантай болёо. Энэ цахим сан дотор бол ачаалал намын бүх гишүүдийн бүртгэл бүгд байх хэрэгтэй. Нэгэн ачаалал намын гишүүн юм бол олон нийтэд өөрийгөө гаргаж ястаа гэж үзэж байгаа. Нөгөө талаас ингэж олон нийтэд ил тод тавьснаар 2-3 намын батлах аваа яваад байдаг. Энэ нөхдүүдийн хувьд тохон дээр тамга даруулснаас ялгаагүй. За, хоёрдугаарт бол энэ шодрог байснараа энэ манай намын гишүүн мөн гэсэн биш мөн гэсэн энэ янз бүрийн маргаанууд алга болно. Мөн намын гишүүний бүртгэл хөдөлж байгаа хөдөлгөөнүүд ил тод болно. За, тэрнээс гадна татвар болсон гишүүдийн бүртгэл давхар нам дээр жилд нэг удаа одоо төв татагдж ирээд нам дээр нэгсэн нэг санд гарч ирэх учраас энэ дээр сонгуул явах үед татвар энэ төлсөн энэ төлөөгүй гэсэн янз бүрийн маргаанууд алга болно. Ийм маягаар энэ бүртгэлийг бүрэн хэмжээнд зэгцэснээрээ бол бид арчилсан нам гишүүдийнхээ тоо яс мэднэ дэмжигч рүүгээ ажиллах бүх үйл ажиллагааг яаж зохион байгуулах гэх маш олон зүйл гишүүдийн бүртгэлээс хамаарч байгаа. Нөгөө талаас арчилсан нам гишүүнээр ирчихэж байгаа хүн заавал нэг өөрийн даргаыг ирж гуйх шаардлагагүй. Өөрөө онлайн систем дээр шууд бүртгүүлж болно гэж хийж байгаа. Нөгөө талаас гадаадд байгаа хүмүүс бол арчилсан намд илчгийн тулд үүр байгуулах шаардлага байхгүй. Шууд ишээ бүртгүүлээ орж ирээд арчилсан намын бүртгэл өөрийнх нь нэр орсон эцгийн өөрөө шалгаж авах болцоотой болж байгаа. За энэ бол нөгөө гишүүнээс төдөлж байгаа. За мөн түр хугацаагаар төдөлж байгаа мөн намын гишүүнээс чөлөөлөгдөж байгаа асуудал бүгдээр эдгээр мөр зэгсэн. За ингээд гишүүний бүртгэлийг бол одоо энэ 2 сарын 15-ны энэ гэдэг янз бүрийн хугацаанууд оруулсан байна. Энэ хугацаануудыг оруулаад эцсийн байдлаар чигчлэн энэний дараа бол гишүүдийн бүртгэлийн одоо энэ их хурлын хэлцээр орж ирэх үед бол гишүүдийн бүртгэлийн асуудал маш чигчтэй, эмх чигчтэй ингээд орж ирэхээр хэлнэ. За энэ дотор гишүүдтэй бол бид дэмжигч гэдэг үгийг бас оруулж байгаа. Арчилсан намын дэмжигч яг таньгаа өгөөд явж байгаа тэр хүмүүс одоо арчилсан намд бас тодорхой хэмжээгээр харьяалтай байя гэж хүсдэг. Тэгэхээр бид нар тухайн шатны намын байгууллагууд дэмжигчтэй зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэдэгт зориулаад манайд бол албан ёсны дэмжигч гэдэг зүйлийг дөрмөндөө тусгасан байдаг юм аа гэдгийг хэлж байна. Тусгаад өвчин цаашаа тэр одоо том хэмжээний ханд өгсөн тэр дэмжигчтэй одоо юм гардууллаа гэхэд албан ёсны арчилсан намын дөрмийн хэдийн хэд заасан дэмжигч таа мөн гэсэн баталгаажийг гадууж болох юм аа гэдгээр хийсэн. За мөн энэ дээр нэг барьж байгаа зүйл бол арчилсан намд одоо фракцийг устгахыг гэж бүгдээр их ярьж байна. Фракцийг яаж устгах юм? Фракц устгахад нэг асуудал юм. Яагаад фракцлаад байгаа юм бэ гэдгээс эхэлнэ. Тэгэхээр одоо жишээлбэл арчилсан намын дарга болгосон хүмүүсийн насаар том сонирхол явж байна. Энэ сонирхлыг дагаад арчилсан намын дарга өөрийнх нь фракцийг юм уу эсвэл өөрийнх нь сайн таньдаг мэддэг өөрийнх нь нөлөөний хүн байх юм бол тэр хүн айхгүй болж байна. Юунаас айхгүй болж байгаа гэвэл адаглаад уцын бодлын гишүүд ч юм уу ямар нэг шатнд нэр дэвшихэд айхгүй болж байна. Яагаад гэвэл тэр нэр дэвшилт бүгдээрээ дөрөндөө шудраг биш байгаа учраас тэр арчилсан намын даргаас уяатаа. Одоо та нар мэдж байгаа. 2004 он нэг сайхан гэж дарга гарч ирэнгүүтээ нэр дэвшихээр шалгач гисэн байсан дөрвөн нэлээд нэр хүндтэй том хүмүүсээ хөөчихсөн. Намаас дэвшүүлэхгүйгээр хаачихсан. Яагаад гэвэл өөрт нь таалагдахгүй байсан. Тэр бол отгүй амар жаргал санж мата. Энэ гурав бие дааж нэр дэвшээ хөөгдсөн. Нөгөөлт нь автуу хоёрт дарга бас сонгийн хайханд үргээс дэвшиж чадаагүй. Дөрвөн суудлыг бид үндсэндээ автах байсан нэг нь хөөгдөхгүй тул дэвшээгүй нөгөө гурав манай суудл мөн байж юу гэдгийг батлаад ялаад гараад ирсэн. Гэтэл одоо энэ дараагийн сонгуулиуд дээр дандаа давтагдаад явж байгаа. Одоо хамгийн сүүлд 2016 онд бид бас л нэр дэвших болцоогийн
хамгийн сүүлчийн 30 минутын дотор хасч ирсэн хүмүүс бүгдээрээ энд тэндээс нэр дэвшээд эцэст нь намаас хөөгдөд гарахыг харлаа. Энэ бол бас даргын сонголт байлаа. Тэгэхээр юугаар энийг зэгслэх ёстой вэ гэвэл ардчилсан намын дүрэн дээр маш тодорхой ил тод бүх зүйл нь шудраг байх юм бол намын даргаас хамаарахгүйгээр өөрийнхөө тойрог дээр ажилласан хүн өндөр эрдэмтдтэй байвал шууд дэвш болцоотой байх ёстой. Тэрийг энэ шударгаар хийгээд өгсөн үед намын даргаас хамаарахгүй бол тэр үед өөрөө тойрог руугаа ажиллаад явах ёстой хүн чинь эсвэл өөрөө намын хороонд орохын тулд үүр дээр ажиллах ёстой хүн чинь даргаыг царайчилж явах шаардлагагүй болох юм аа. Тэгвэл практик шаардлагагүй болж байгаа. Практик зөвхөн асуудлууд дээр л гарч ирэх болцоотой болж байгаа. Тэгэхээр энэ жинхэнэ эрүүл нам руу явах ёстой ганц тэр системийг бид нар дүрмээрээ бүрдүүлж явах болцоо байна. За тэгэхээр одоо энэ гишүүний энэ бол орж байгаа дотор сонгуульт гишүүн гэж нэг зүйл. Ардчилсан намын жирийн гишүүнтэй бол бид нар хайр найрг өгөө гэдэг. Гэтэл сонгуульт гишүүн гэдэг бол үүсэг хийгийн гишүүн. Аймаг дүүргийн намын хорооны гишүүн. Үүрийн дарга. Тэгээд дээшээ намын дарга. Одоо хүйс зөвлөл, ерөнхий зөвлөл тэдний гишүүн. Энэ хүмүүс бол намын өмнө хамгийн том хариуцлага хүлээж байгаа нөгөө талаасаа энэ намын нүүр тариа болох ёстой хүмүүс. Гэтэл энэ нөхцөлтэй хамгийн түрүү хариуцлага тооцсон юмыг бид энэ дүрм хийж өгөх ёстой гэдгийг манай алхи хэсгээс хамгийн түрүүнд тавьсан. Түүнээс биш жирийн гишүүдийг тэнд хөөгөр намнаад байх сонирм биш. Тэгэхээр сонгуульт гишүүн гэдгийг зориуд зааж өгч байгаа шалтгаан нь. Нөгөө талаас энэ сонгуульт гишүүн бол сонгогдсон учраас арай өөр хэмжээний татвар төлж байгаа. Тэгэхээр үүрэг хариуцлага бас тэр хэмжээгээр өндөрч байна. За цаашаа явуулъя. За энд нэг барьж байгаа зарчим бол ардчилсан намын одоо та бүхэн дүрм журмын ийм нэг шар ном байдаг тэр байгаа бол хараарай. Тэрний бараг 10-ны 1 нь ардчилсан намын дүрм байна. Бусд нь бүгд журм. Үндсэндээ хэмжиж хэрэггүй дэмий юмыг л зохицуулсан журмууд л нэмэгдээд байдаг. Нөгөө талдаа дүрмээ энэ алж өгдөг. За дүрм дээр байгаа нэг заалтыг тайлбарласан чинь журам дээр аваачаад нөгөөдгийг хүснээрээ хийчихсэн. Тэгвчээ тэр журмаа үүзэхээ юм уу аль нэг газараа өөрчлөөд өгдөг. Дээзээ дээр хүртэл өөрчилсөн. Ингээд ардчилсан намын дүрм юу ч иш болоо үзсэн. Тэгэхээр дүрмийг хинч мөрдөх арга. Өмнөөс нь энд тэндээс журмын заалтууд гаргаж ирээд харуулаад ингээд ардчилсан намын дүрм хэрэггүй заас болсон байна. Тийм учраас бид яасан бэ гэвэл ерөөсөө элдв янзын энэ журмуудаа болив. Ардчилсан нам ганцхан зузаан дүрмтэй болов. Дүрмтэй болохдоо тэр журмуудын гол юмнуудыг аваад энэ дүрм дотроо хийчихье. Одоо жишээлбэл үүзэгийн хурал, ерөнхий зөвлөлийн хурал, тэр аймаг дүүргийн намуудын хурлыг зохицуулж байгаа, журмаа зохицуулж байгаа тэр хурлын дээгүүдийг ганцхан дэг болгоод хийгээд ерөнхий зарчмуудыг хийгээд өгчих юм бол цаашаа үндсэндээ тийм голон зохицуулаад авах юм алга. Хоёрдугаар бид нар одоо энэ гарч ирэхэд харна. Ардчилсан намын одоо жишээлбэл шагналыг журам гэж байна. Шагналын тулд энэ хүний бараг баруун ингэртэн зүүж өгөх, зүүн ингэртэн зүүж өгөх гэдгийг бид журмаар зохицуулах шаардлага алга. Ердөө журам дээр бол бид нар ганцхан юм хийж байгаа. Ийм хэрэггүй журмуудыг хасаад жишээлбэл шагналын журам гэх юм бол шагнах ёстой хоёрхан заалт оруулж байгаа. Шалгуу. Энэ төрийн шагнал тодорхойлж болно гэсэн даа. Намын дараа. Намын бүх шатны дараа. Нөгөөх нь намын шагналуудад тодорхойлох тухай заал. Гурав дахь нь бол тэр заалтуудад хамаарах ёстой шалгуур. Ямар хүнийг энэ тодорхойлох юм бэ? Ямар намын гишүүнийг тодорхойлох юм бэ гэдэг шалгуур. Ингээд өрөөсөө болчихж байгаа. Тэрнээс цааш нь бол тэгээд жижиг сажиг асуудлыг бол эндээс хасч байгаа. Цаашаа яваа. За энд биш энэ юу вэ? За энэ намын гишүүнд хүлээлгэх хариуцлага гэж байгаа. За энэ дээр бол нэг ийм зүйл үү. Одоо үндсэн дүрмийн хороо намын их хурлаас байгуулсан. Гэхдээ хуучин намын их хурлаас байгуулсан. Гэхдээ энэ үндсэн дүрмийн хороо гаргасан шийдвэрийг хэн ч хэрэгжүүлдэггүй нэг юм байгууллага байгаа. Тэгэхээр одоо энийг хэрэгжүүлэхэд бол яах ёстой вэ? Бид одоо энд ингэж хийж байгаа. Үндсэн дүрмийн хороо 11 гишүүнтэй байна. 11 гишүүн
сонгогдож байгаа тэр 11 хүн намын их хурл дээрээс өөрөөрөө нэр дэвшүүлээд ингээд санал хураагаад сонгогдно. Гэхдээ тодорхой шалгуулт. Тэр бол 55-аас дээш настай хүн байх ёстой. Хоёрдугаар тэр бол доор хаяж 10-аас 15 жилээс доошгүй хугацаагаар намын сонгуульд гишүүн байсан байх ёстой. Сонгуульд гишүүн гэдэг бол адаглаад 5 жил өөрийн дараа хийсэн байх ёстой гэсэн үг. Тэгээд намын хорооны гишүүн 10 жил байсан байдаг юм. Энэ ингэж шатаараа явах энэ механизмыг тавьж өгч байгаа. Тэр залуучууд биш орой хийж байгаа бол эхнээсээ сонгуульд гишүүн болохын төлөө л явна. За ингээд анхнаасаа өөрийн дараа хийсэн хүмүүс цаашаа гарч ирнэ гэсэн үг. За энэ ороод өсөлтөд энэс гадны шалгуур нь бол намын дөрвөн зөрчиж шийдэл хүлээгүй юу байх хэрэгтэй. Одоо манай нам жишээлбэл намаас хөөгчсөн хүн би намын нарга болно гэж явж. Зарим нь 2 удаагаа хөөгдөх гэж явж. Тэгээд намын дөрвөн би зөрчилгүй байж болдог тэрхүү яагаад зөрчиж болж байна гэдгийг намын гишүүн бүхэн асуув. Тийм учраас намынхаа нэг төр нүүр царай болсон хүмүүсийг хатуу шаардлага тавьж оруулах хэрэгтэй байна гэж. 3 дугаарт бол тэр хүн ямар нэг шатны сонгуульд албан тушаалыг хашихгүй. Тэр бол цэвэр үндсэндээ намын хувьд бол тэтгэвртэй гарч байгаа хүн байж байгаа. Гэхдээ их хурлд нэр дэвших нь нээлттэй. Бүх шатны сонгуульд нэр дэвших нь нээлттэй. Тэр үед үндсэн дүрмийн хороос чөлөөтэй. Тэгэхээр энэ хүн бол одоо жишээлбэл үндсэн дүрмийн хороог бид нар бодож хийхдээ хэн ч үгийг сонсдоггүй юм бол шийдвэр гаргах механизмыг хатуу хийж өгөөд шодрог намын даргын цүнхөр гүйдэг бацаанууд орж суухгүй харин хал утсан хүмүүс нь орж суу. Гэхдээ тэр хүмүүс нь жишээлбэл баабар шиг, Ямсурангой шиг бусуудаас орж ирсэн. Энэ тохиолдолд тэр хүн өөр юм сонгохгүй. Ганцхан энэ ажлаа хийв. Үндсэн дүрмийн хорооны 11 гишүүн дотор 5 санхүүгийн хяналтын хорооны гишүүд байна. 5 ёс зүйн хорооны гишүүд байна. За ингээд заагж өгсөн шалтгаан бол санхүүгийн бүх шатны энэ бүлгяаны шууд аймаг дүүргээс ирсэн гомдлоор томилт аваад 1 байна уу 3 хүн яваад газар дээрээ шууд шалгаад гаргаж ирэх тухай ярьж байгаа. Яг нь үндсэн хуулийн зэцэн систем. Нөгөө талаас ёс зүйн хороо гэдэг бол одоо эхлээд ингэдэг. Сая Чингэлтэй дүүргүүдээр жишээлбэл маргаан гарлаа. Сонгуул. Энэ намайг миний өөдөөс дэвшээд намайг хэвлэл мэдээлэлээр доромжлоод эсвэл одоо энэ миний өрсөлдөгчд очиж цаагуур миний хамаг юмыг зөөж өгсөн гэх ийм жижиг сажиг янз бүрийн өснө маргаан. Энийг үндсэн дүрмийн хороон дээр авчиж хийхээр их утгагүй болчиход. Гэхдээ үндсэн дүрмийн хороон дээр шийднэ. Гэхдээ эхэлж ёс зүйн хороо. Ёс зүйн хороо бол 3 асуудлыг шийднэ. Нэгдүгээр 3 шийдвэр гаргана. Нэгдүгээр сануулна. За чи та хоёр бол одоо энэ наад маргаанаа гоё гэсэн шийдвэр гаргана. Хэрв энийг ачаалчихгүй бол нөгөөний шийдэх нь бол тусгаал нь даалгах гэж заалт орж байгаа. Тэрний үг гэвэл та хоёр бие биенээсээ албан ёсоор олонний өмнө уучлахгүй. Эсвэл намын эсрэг мэдээлэл хийсэн бол шууд эндээс ёс зүйн хороо шийдвэр гаргаад та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намынхаа бүх шийдвэрээс уучлахгүй. Ингэж тусгаал нь даалгана. Эсвэл чи тийм одоо мөнгө тараасан чи үнэн юм бол намын хорооныхоо өмнө нэрээ өөрөө өргөлөө барьж ирээ уучлах байгаад намын гишүүдийн чи олонх зөвчөөрвөл буцаад орж олно гэдэг юм уу. Янз бүрийн ийм шийдвэр гаргадаг. Гэхдээ тусгаал нь тэр этгээд даалгасан тийм шийдвэр гаргах. Энэ бол одоо намаас хөөхөөс өмнө асуудлыг зохицуулж байгаа юм. Хэрвээ энэ асуудлыг шийдвэр гарчаад яхад тэр хүн хэрэгжүүлэхгүй бол 3 дахь нь бол ёс зүйн хороо дүгнэлт гаргаад тэрнийг үндсэн дүрмийн хороонд өгч. За ингээд үндсэн дүрмийн хороонд өгөхөөр 11 хүн суугаа шийдвэр. 11 хүн суугаа шийдэхдээ ийм шийдвэрүүд гаргана. Нэгдүгээр энэ хүн том зөрчил гаргасан үнэн байвал сонгуульд албан тушаалаас нь огцруулна. Энэ бол үүсгийн гишүүнээс чөлөө. Намын хорооны гишүүнээс чөлөө. Энэ хүн буруу юм хийсэн байх. Өөрийн дараагаас чөлөө. Хатуу сонсож байгаа. Гэхдээ шууд чөлөө. За үндсэн дүрмийн хорооны шийдвэр гаргуулах хүчин өгүүлбэр болно. Дав заахгүй. Хоёрдугаар намаас
сонгуульд албан тушаалууд болон бусад шатны төрийн болон улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг 4 жилээр хаана. Тэр юу гэсэн үг вэ? 17 он шийтгэл гарлаа. 21 он хүртэл хаалтаа. Ямар ч шатны сонгуульд ардчилсан намаас нэр дэвшүүлэхийг хаажлаа гэсэн. За нөгөө талаасаа тэрийг бол манай одоо дотроо бол наа чин зомби болгож байгаа юм байна шиг яриад байна. Үүндээ бол улс төрийн хувьд 4 жил эрхээ хаагаа бичиж байгаа. Яг тамирчдад шийтгэл оноодог шиг. За тэрнээс гадна дахиад нэг шийтгэл нь бол бүх шатны намын байгууллагуудын шийдвэр хүчингүй болно. Дахин уул аймгийн ардчилсан нам хоорондоо зодлоод болохгүй байна. Нэг нь үүсэхэд хүнээ сонгогдсон шийдвэр аваад ирлээ. 4 өрцөн байна хүчингүй болно. Мөн нөгөө талаасаа энэ дөрмийн дагуу одоо ингэ намын хорооны хурлаа хийгээд одоо хаавал бол 2 хуваагдсан бөөн цодонд биш. Гэтэл энэний аль нь манай ардчилсан намын жинхэнэ хаавлын салбар вэ гэдгийг бид нар дөрөвдөр бас зааж өгч байгаа. Ерөнхий зөвлөлөөс хэлэлцээ үндсэн бүрийн хорооны шийдвэр хэлэлцээд ерөнхий зөвлөлөөс одоо батламж өгдөг болох гэж. Энэ бол манай МОА-ны систем. Одоо МОА-ны салбар зөвлөлийг байгуулахад МОА-ны хөдөлгөх зөвлөлтөөр хэлэлцээд энэ бол Орхон аймгийн МОА-ны салбар мөн гэсэн батламжийг өгч байна. Тэрийг одоо жишээлбэл МОА-ны өдөрт зөвлөлөөр Батгүй дарга очиж жишээлбэл гардуу даатгах юм. Ингээд 2 хуваагдсан байх юм бол энд нь гардуулсан бол батламжтай хамгаална. Яг ардчилсан намын одоо юунууд дээр бүх шатн дээр бол бас одоо аймгийн намын хороо 2 хуваагдсан байх юм бол хэм батламж авсан тэр нь ерөнхий зөвлөлөөр хэлэлцэхдээ үндсэн дөрвийн хороогоор аваад батламж авсан нь тэр хаавал дүүргийн ардчилсан нам мөн гэдгийг тодорхойлоод очиж хамгаалах юм. За энэ нэг зэгстэй болгож байгаа. За нөгөө талаасаа ардчилсан намаас хасах гэдэг заалтыг сая дунд шатны намын дарга оруулъя гэхээр бид бас энд оруулж өгөөд явж байгаа. За энэ үндсэн дөрвөөр одоо энэ мөн үүнээс гадна одоо жирийн гишүүд одоо намынхаа өөдөөс янз бүрийн асуудал хийгээд ингээд яваад бүр би ардчилсан намын гишүүн гэж яагаад нэр дэвшээ дүүргийн намын хороонд гэрсэн хүний өөдөөс намын гишүүн баталгаа харуулж байгаа би дааш нэр дэвшээ ингээд баахан бүлгээ хулгачаад гараад явж байгаа хүнийг бол намд 8 жилийн хугацаагаар эс хэрэггүйгээр хаснаа гэсэн даалгавар болж байгаа. За ингээд нэг талаасаа энэ хариуцлагын заалтуудыг маш хатуу болгож байна. Мөн энэ бас нэг орж байгаа зүйл бол бүх шатнд сонгуульд ялагдсан болов намын дарга шууд огцорсонд тооцогдно. Мөн намын их хурл жилд 2 удаа болно. 4 жил 2 удаа хурлдана. Тэр 2 удаа хурлдах дээр бол одоо тэр намын даргыг одоо шинээр ярих хэрэгтэй болно гэсэн. Гэхдээ намын даргын асуудлыг энэ бол сунгаагаар орж ирсэн байна. Жоохон цаашаа орж байна. Намын даргыг орон даяар одоо ганцхан маргаан тавьж байгаа зүйл бол одоо өөрийн даргаас ихлүүлээд дээшээ бүх сонгуульд гишүүдээ сонгох уу эсвэл бүх гишүүдээ сонгох уу гэсэн асуудал. МОА-ны манай барьж байгаа гол зарчим бол бүх гишүүдээ сонгох хэрэгтэй гэж. Татвар төлсөн төлөөгүй хамаагүй. Тэгвэл энэ хугацаанд эхнийхээ энийг бүх гишүүдээс хүлээн зөвшөөрөгдсөн дарга байгаа. Татвар төлнө гэвэл одоохондоо амжихгүй байна. За 3 дугаарт бол одоо яг энэ шилжилтийн үедээ ардчилсан намын дарга бүх гишүүдээр бас нэг итгэлийг хүлээгээд гарч ирэх ёстой. Түүнээс гадна ардчилсан намын дарга бүх гишүүдээ сонгохтой гэдэг бол 4 жилийн хугацаанд огцрохгүйгээр хийж байна гэсэн. Тэгээд их хурлаараа батламж хийх ёстой. Одоо бол яг манай энэ сандлаар ингэ суугаа явж байгаа. Энэ дээр харин их хурл дээр өөрийн дарга нар хамгийн түрүү орж ирэх бол та бүхэн энийг бас сайн хамгаалж өгөх хэрэгтэй. Энд одоо янз бүрийн асуудал явж байна л да. Зөвхөн намын хороонуудаас одоо их хурл намын дарга нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг явуулаад тэгээд тэднээс санд хураалгаад энд авчив. Их юм бол зарим намын хорооч дарган бүрэн атгахчсан сууж байгаа намын хороо
өмнөөс нь ганцхан санд өгсөн гэж бичиж явуулсан магадгүй. Тэгэхээр одоо 12 сарын 6-ны бодлын дараагаар бол шинэ дүрм дээр бүгд өөрчилж байгаа учраас үүзэхээ тарна. Намын хороо бүгд тарна. За одоо суманд бол сумын намын хороотой болохоор хийж байгаа. Тэгэхээр тэр бол шинээр сонгогдож харна гэсэн. Ингээд тарсныхаа дараа бүх шинэ сонгуулиуд яваа. Шинэ сонгуулиуд нь хуучин шиг бас татвар төлсөн гишүүд нь намын хороогоо сонгодог тэр системээр явах юм. Тэгэхээр хандлт нь арай өөр. За энэ дотор юу нэг орчиж байгаа юм бол дотоод сонгуулийн хороо. Дотоод сонгуулийн хороо хуучин бол үүсэхээс үүсэхийн гишүүн хэдэн хүнийг гаргаад авчдаг байсан. 7 хүнтэй. Одоо 7 гэсэн тоо хэвээр үлдээсэн. Энд гэхдээ энэ 7 хүн бол бас аль шатны сонгуульд орж ирэхгүй байх ёстой. Яагаад гэвэл дотоод сонгуулийн хорооны дараа автон хоёр маань өөрөө үүсэхийн гишүү. Өөрөө өөрийнхөө сонгуулийг зохион байгуулж байгаа болж байгаа юм. Тэгэхээр ийм зарчим байж болтгүй. Ерөөсөө аль шатны сонгуульд орохгүй 7 хүн. Гэхдээ залуучууд эмэгтэйчүүдийн байгууллагын хүсэлтийг бид харгалзаж үзээд ялангуяа моон дээр бол нэг хүсэлтийг нэлээд хүчтэй тавьсан. Эмэгтэйчүүд залуучуудын квотыг ажлын хэсэг онцгой анхаарал. Энэ даалгаврыг бид нар биелүүлээд энэ 7 хүний нэгээс доош нь эмэгтэй байна. Нэгээс доош нь залуучууд байна гэсэн саналыг бий оруулаад ингээд суулгацсан байна. Энийг бол өчигдрийн ажлын хэсэгтэр ч гэсэн энийг хүлээн зөвшөөрсөн. За тэгээд 7 хүний 2 нь бол тусгай квотоор сонгогч их хурлд. Бусд нь бол шууд сонгогдсон. Гэхдээ их хурлдаа бас өөр ингэ дэвшүүлээд тэгээд санал авраалгаа сонгогдсон. Хамгийн олон санал авсан. Эмэгтэй залуучууд хоёр дээр бол залуудаар зөвхөн нэг суулгалт дээр надад залуучууд үүссэн, эмэгтэйдээ дандаа эмэгтэйчүүд үүссэн. Квот гэвэр. Тэрнээс гадна үүсгэлийн суудлыг бид мааны ажлын хэсэгтэр бол одоо 76 суудлыг 4-өөр үрчээд ингээд 304 гишүүнтэй байга авцсан хаалганы яа. Намын хороо хуучин 3-оор үрждэг байсан бол 4-өөр үрждэг болёо. Бас хаалганы. За сумын намын хороо гэж байгаагүй. Сумын намын хороо гэж тодорхой хэмжээнд заавал нэр дэвшүүлэх субъект байх ёстой байна. Нэгэнт сумын иргэдийн хурлд хүмүүс сонгож байгаас хойш. Тийм учраас бид нар сумын намын хороог 2-оор үржиж байгуулж гэж байгаа. 2-оор үржиж хүртэл. Гэхдээ тэр сум одоо тэр намын хороонд нь шаардлагатай хүмүүс байхгүй гэж үзэх юм бол 1.5 байсан ч болно. Одоо тэр нь одоо 21 хүнтэй сум байлаа гэхэд 42 хүртэл хүнтэй намын хороотой байж болно гэсэн. За ингээд орсон харин энэ дээр бол залуучууд эмэгтэйчүүдийн төлөөлөл дахиад нэлээд хүчтэй шахалт үзүүлсэн. Тэгээд бид энэ дээр юу гэж өөрчилсөн гэвэл 4-оор үрчгээ болоод 5-аар үрчдэг болъё гэсэн. Юун дээр моон санаачлалын хилцүүлэг дээр бол 5-аар үржигсэн санал маш хүчтэй гарсан. Тухайн үед яг 4- өөр үржиж байгаа дараа сонсож байгаа болёо гэж хоошоо хэлсэн байсан. Одоо ингээд 5-аар үржихдээ яаж юм гэвэл 5-аар үржихээр 380 хүнтэй үүсэх гэж болно гэсэн. Энэ маш том хаалганы ээж байна. Нөгөө талаас үүний 76 болоод залуучууд байна. Шинэ нэмэгч орж байгаа 76 залуучууд зориулж ирсэн. Нөгөө 76 эмэгтэй байна. Ингээд үлдсэн 228 болоод чөлөөт болж. Ингээд эмэгтэйчүүдийн одоо залуучуудын хувьд бол авчирсан нам хаалга эцэстэй дурдлаа нээлсэн байна гэсэн үг болж байна. Одоо харин эмэгтэйчүүд залуучууд бол маш идэвхтэй авчирсан намын бүх шатны сонгуульд орж болцоотой боллоо. За нөгөө өөр энэ дотоод сонгуулийн хороо бол хуучнараа нөгөө нутаг дэвсгэрийн хороонуудтай байна. Аймаг дүүргүүдээ хааж. Гэхдээ нэг зүйл аймгийн дүүргийн намын дарга бол одоо 2 ганцын санд яваад байгаа намын хорооноос өөрчлөж сонгогдъё. Нөгөөх нь татвар төлсөн гишүүдээс шууд өөрүүдээр сонгогдъё гэснийг санал байна. Энэ хоёр одоо хоёрын босооч ихтэй үлдээсэн байна. Манай моаны оруулсан санал бол хуучнаар намын хорооноос сонгодог байя. Бүгдийг нь аваач гишүүдээр хийгээд бас нэг тиймэрхүү юм. Гэхдээ энэ бол бид нээлттэй үлдээсэн. Гишүүдтэйгээ хэлцэх үедээ энийг сандыг сонсоё гэж авчихсан. Одоо энэ
нөгөө талд орж иж байгаа шинжилгээ бол бидний оруулж байгаа саналтай. Ачаас намын даргыг хэн байх вэ гэдгийг маш том маргаа явж байгаа учраас бид нар одоо нээлттэй төр үлдээсэн байна. Тэр юу гэвэл сумгаагаар явах явна. Гэтэл өөр хөндлөгөөс гацж байгаа санд бол ачаас намын дарга болонгуудаа ерөнхийлөгчний дэвшигч. Ийм юм байж болохгүй. Намын дарга болчоод ерөнхийлөгчний дэвшнэ гэх юм бол ачаас намын даргаас энэ өндөр албыг зөвхөн гишгүүр болгож хувирж байна. Нөгөө талаасаа ядагчих юм бол яах? Яачих юм бол яах гэдэг яхад яачих юм бол ерөнхийлөгч хамгийн газар дараа ерөнхийлөгч болоод явна гэж. За нөгөө талаас ерөнхийлөгчийг өөр хүн явуулъя. Ачаас намын дарга нь юу байх вэ? Ачаас намын дарга нь сонгуулийн ерөнхий менежер байна. Ялагчул яах? Ялагчул нөгөө огцох хэвээр ялчул ерөнхийлөгчийн хамгийн газар дарга болно гэнэ. Тэгэхээр ачаас нам гэдэг бол өөрөө тэр нэг засны албан тушаалууд дээр явуулахын тулд намын дарга тавих биш. Ачаас намын дарга бол ерөнхий сайд болох ёстой гэсэн ганцхан зарчим бид тавьж байгаа. Энд дээр моон санаалт бол хатуу ийм зарчим хийж өгсөн. Гэхдээ одоо бүр дээрээс нь ингэж тавьж байгаа. Ачаас намын дарга ерөнхийлөгчийн сонгуульчныг дэвшихгүй, их хурлчныг дэвшихгүй. Зөвхөн намаа ялуулаад ерөнхий сайд болох ёстой. Яагаад ингэж тавьж байгаа гэвэл одоо та нар харлаа л да. Ачаас намын дарга Баянгол дүүрэг дээр нэр дэвшээ авчиж. Өмнөх нэг ачаас намынхан дарга хаашаа дэвшлээ шүү дээ. Сонгой хайрхан дүүрэг. Энэ талд менежер баг ачаас нам. Ирсэн хандив намын дарга хаан дэвшиг тийшээ урсгав. Нөгөө бусад их хурлын гишүүд удирдлагч байхгүй нэр дэвшигч байна. Хоёр талцаад хуваагдсан нам дээр ирсэн хандив хаа явна өөр хэрүүл болсон ийм байдлаар яваад. Тэгэхээр ерөнхий сайд болох ч байгаа хүн бол ялуулах шанстай хүмүүсээ бүгдийг дэмжсэн үхээс аль болох нэг хүнээ их хурлын гишүүн болгохын төлөө тэмцэх ёстой болохоос биш өөрийнхөө фракцийг хэдийг дэмжижээ. Ингээд сонгуульд гараад ирэх юм бол ялагчих юм бол маргааш нь үг дүүгөө огцрох хөв заяа хүлээж байгаа. Тэгэхээр намын дарга гэдэг хүн бол чи ачаас намын энэ 160 мянган хүнийг аваад хүссэн зүг рүү явж болно. Удирдаад орно. Гэхдээ Монгол улсын ерөнхий сайд гэдгээ хатуу зоочод явна. Тэгэхгүй бол одоо ийм санал гарч ирж байна. За намын дарга яг одоо ингэж явж байгаа. Яг сонгуулийн өмнө юм уу эсвэл сонгуулийн жил ерөнхий сайдын сонгоо гэж явуулна гинэ. Энэ бол бас нэгэн хүчтэй явуулж байгаа нэг хэсэг нөхдөд. Энэ чинь тэгээд нэлээд товчлохгүй бол цагаан ус яваад байна. За ингээд юу яасан бэ? Одоо ингэ байна шүү дээ. Хамгийн гол нь их хурд болох гişүүд ер нь хатуу сууж байгаа болохоор тийм тайлбар байхгүй зарчмын бол юмнууд дээр та нарыг бас нэг багсаа ойлголт аваад яваасаа гэсэндээ арай жоохон дэлгэж тайлбарлаад байгаа юм. Тэгэхгүй бол огт ойлголтгүй оронгууд яг одоо энэ намын дарга гэсэн асуудал дөрвөн янз гарч ирээд хүн болгон босч яваад толгой эргүүлээд ирэх. Тэгэхээр зарчмын манай барьж байгаа зарчмын ойлгосоо гэсэндээ тайлбар хийсэн. За ингээд ачаас намын дарга гэдэг бол бүрэн хариуцлага хүлээсэн ийм хүн явах ёстой гэсэн зарчмыг бид нар барьж байгаа. За нөгөө талаас ачаас нам хоёр дэд даргатай байж болно гэсэн санал явж байгаа. Энэ бол нэг нь үзэл суртал нөгөөх нь одоо юу хариуцсан? Одоо хурлынхаа асуудлыг хариуцсан ийм дэд даргууд байж болох юм а гэсэн санал явж байгаа. Ерөнхий нарийн бичгийн даргаыг үндэсний зөвлөх хорооны хурлаас шууд сонгоо. Тэр хүн өөрөөрөө нэрээ дэвшүүлээд сонгох ёстой гэсэн зарчмыг манай муу анаас тавьсан. Энэ дотор яг тгээ суудсан байна. За энэ намын нэрэгдэх эмэгтэйчүүд, залуучууд ахмадын байгууллага нэг хэсэг ажиллагаа болцсон. Одоо энэ байгууллага буцаа шинээр ингээд бий болж байна. Одоо идэвхжиж байгаа энэ үйл дээр нь энэ байгууллагыг бид дэмжиж ачаас намын жинхэнэ өмг түшиг болгох ёстой. Яаж болох вэ гэвэл энэ байгууллагаас хүмүүс гарчиж ачаас намын хамгийн өндөр хэмжээний суулт руу явдаг байх ёстой. Тэхийн тулд ачаас намын их хурл, тэрний дараа ачаас намын үндэсний зөвлөх хорооны хурл, мөн тэрний чөлөө цагт ерөнхий зөвлөл хийж байгаа. Бүшний гүйц зөвлөлийг
шимтгэлээ их хариуцлагатай болгоод байгуулж байгаа. Энэ ерөнхий зөвлөлт дотор эмэгтэйчүүд, залуучууд ахын дэм байгууллагын тэргүүн шууд ордог тийм суудлыг бид хийж өгч байгаа. Ингэснээр бол энэ байгууллагууд шал өөр төвшөнд очно гэсэн. Ардчилсан намын хамгийн дээд төвшөнд очиж одоо энэ асуудлыг ярьдаг болно гэсэн. За энэ дээр бүгдээрээ сонирхдаг нэг асуудал байна. Одоо ардын нам гэсэн чинь ингээд намын дарган гачирнгүүтээ уяаштай холбооны тэргүүн учраас баахан уяаштыг сайд болгоод дарга болгоод явчихжээ. Манайд яг ийм яг болцоо байна. Тэгэхээр бид энэс хамгаалахын тулд албан тушаалууд хаана очиж шийдэгдэх вэ гэдэг ирэмгээ гаргаж өгч байгаа. Тэр нь үйлцэг хийгээд их хурлын дарга, их хурлын дэд дарга, за тэгээд тэр ерөнхий сайд сайдууд бүгдээрээ үйлцэг хийгээд хийж байна. Тэрнээс доош улс төрийн одоо дэд сайдууд, бусад албан тушаалуудад явж байгаа тэр бүх хүмүүсийн асуудал ганцхан намын даргын саналаар биш, ЕЦ-дээр ерөнхий зөвлөлтөөр хэлцэх ёстой гэж оруулж байгаа. За энэ ардчилсан намд иргэдээ бодлогын зөвлөлттэй болж байгаа. Энэ бодлогын зөвлөлт нь бол одоо нэг ёсондоо салбарыг чиглэсэн ийм байнгын хороод юм уу зөвлөлттэй байна. Энд нь үүсгэгийн гишүүд эрдэмтэн мэргэд одоо тэр гадаад дотоод өндөр хэмжээнд суралцаад ирсэн залуучууд гээд хүмүүс ороод ардчилсан намын бодлогыг тэндээс гаргаж ирнэ. Гаргаж ирсний дараа ерөнхий зөвлөлтөөр энэ бодлогыг нэг болгож багсаж ардчилсан намын мөрийн хөтөлбөр болгоно. Гэхдээ дараа нь томилгоо хийх үед энэ одоо хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан тэр салбараас тэр бодлогын зөвлөлтөөс нэр дэвшүүлдэг байх ёстой гэж байна. Сайдад нэр дэвшүүл, дэд сайдад нэр дэвшүүл. Ингэх юм бол салбарын тэр эрдэмтэн мэргэд энэ мөрийн хөтөлбөрийг хийсэн, салбарынх нь мөрийн хөтөлбөрийг хийсэн тэр гол хүмүүс боловсон хүчиндээ саналаа өгдөг болно гэж. Ингэх юм бол бас ардчилсан намын боловсон хүчний асуудал тодорхой хэмжээнд цэгцлэх болцоотой болох юм байна гэж үзэж байна. За намын хяналтын байгууллага үндсэн бүрийн хараар ингээд яасан. Одоо за намын орон нутгийн байгууллагыг бол бид нар одоо би түрүүн үндсэндээ ярьсан л та хуучин системийг баг тэр чигт нь хадгалаад ихтэй аймаг дүүргийн намын дарга нар сумын дарга нарын дээд шатныхын дарга нар дандаа батламжилдаг байхаа гэж. Тэгээ батламжлахын тулд ихлээр аймгийн дүүргийн намын даргаыг сонгосон бодлогын протоколыг ихлээр дотоод сонгуулийн хороо намын дарга дүүргэн байна. Хэрвээ гомдол ирсэн байх юм бол үндсэн дүрмийн хороо гүнзгий байсан ороо шууд хүчин болгоож дөрөв зөрчсөн байх юм бол. Зөрчөөгүй байх юм бол намын дарга болсон. Гэхдээ бид нар намын дарга нарт тодорхой шалгуур тавья гэсэн санал гарсан юм. За энэ санал бол өчтөр нэлээд хүчтэй явсан. Бид нар эндээс бол намын дарга, дунд шатны намын дарга нарт тодорхой шалгуур тавьж болох юм аа гэж ингээ явж байсан. Тэрэн дээр одоо энэ дээр ялангуяа залуучууд юу гэж тавьж байгаа юм бэ? Бүх шатны намын дарга нар нэгдүгээр үндсэн дүрмийг зөрчиж шийдвэр хүлээж байгаагүй байх ёстой. Хоёрдугаар одоо тэр нь бол намаас хөөгдөж байж байсан нөхцөл буцаад намын дарга болно гэх юм гэдэг энийг ойлгож. За хоёрдугаарт бол янз бүрийн шатанд одоо бүгд найрамд уншуулаагүй байх ёстой. Тэр нь одоо эрүүгээ хариуцлага толгойдоогүй байх ёстой гэсэн. Тэр бол залуучуудын гаргасан санал. За нөгөөх нь бол одоо ардчилсан намын үжил баримтад энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн тодорхой 10 жилээс доош хугацаагаар гэдэг юм уу? Намын сонгуульд албан тушаал ажилласан байна. 10 жил өөрийн дарга хийснийхээ дараа эсвэл дахиад энэ 10 жилийг 5 жилд нь ч юм уу дүүргийн намын хорооны гишүүн байсан байж тэгжээж дүүргийн намын дарга дүрслэлтөө. Түүнээс биш тооноор орж ирдэг болов гэж. Энэ шалгуурууд хамгийн гол нь тэр. Намд олон жил явсан хүмүүсийн хамгийн том гомдол тэр байдаг. Би зурлалтаа бүх юмтай ингээл яваад байдаг. Тэгсэн чинь энэ намайг 4 жилийн турш махаа идээд хэдэн гишүүдийг дэмжигчдийг татаад ардчилсан намын саналыг босгохын төлөө явж итэл миний босгосон санал дээр Америк 4 жил гидсэн хэлээд сургууль сурчээсэн гэсэн амар сайхан хүн орж ирээд гинт дэвшээ явчихж байна. Би хий юм бэ? Энийг бид нар нэг цэг тавих хэрэгтэй. Ер нь шат шатн дээр бол дандаа шалгуур тавьдаг ийм систем рүү орё гэж байна. За энэ нэр дэвшилтийн нэг асуудал. Би түрүү ярьжсэн да.
их хурл нэр дэвшсэн чинь зарчимгүй байна. За энэ дотор дунд шатанд хамааралтай нэг зүйл. Тойргийн зөвлөлттэй болоо. Энэ манайхаас оруулж байгаа санал. Энэ бол одоо бод гишүүнээс санал. Энийг оруулж ирээд ажлын хэсэгтэр бид энийг оруулаад одоо ингээд бүгдэнд дэмжигдээ суучлаа. Тэр юу гэвэл одоо арчилсан юу Монгол орон даяар 2020 сонгуулийн хэсгүүд байдаг юм. Энэ сонгуулийн хэсгүүд рүү хандсан үүрэгтэй болов ямар вэ гэж. Эсвэл өөрөөр дотроо сонгуулийн хэсгүүдтэй сонгуулийн 4 хэсэгтэй байх юм бол тэр хороо тэгвэл өөр дотроо 4 ийм хэсэгтэй байна гэсэн. Тэр нь бол яг одоо энэ жижигсэн хэсэг рүү очиод яг л энэ хэсэгтээ санд өгөх сонгогчдыг багшлах болцоо гэж. Энэ дээш өсөж ирээд одоо их хурлаар бол Сүхбаатар дүүрэг гэхэд 3 тойрогтой. Тойргийн зөвлөлттэй болно. Тэр тойргийн зөвлөлтүүд нь одоо өөрийн дараа тэр одоо аймаг дэвсэж дэвшиж байгаа хүмүүсүүд нь тэр тойргийн зөвлөлттэй байна. Ингээд тэр тойргийн зөвлөлөөс одоо жишээлбэл 1-ээс 6 дугаар хороо байсан. Уртлын 74 дугаар тойрогч. За 1-ээс 6 дугаар хорооны намын гишүүд нь татвар төлсөн гишүүд нь үүсгийн гишүүнээс өмнө гэсэн. Намын хорооны гишүүнээс өмнө гэсэн. Ингэж өгснөөрөө эдгээр болоод одоо энэ жижигсэн тойрог дээр бид зөвхөн тойрог руугаа шилжээд ажиллах болцоо гарч байна. Үүсгийн 5 гишүүн бол 5-уулаа 74 дугаар тойргийн зөвлөлд хамаарч тэндээс сонгогдоод тэнд өөрийнхөө гишүүдтэй ажилласан сонгогчтой байсан гэсэн. Энэ маань одоо бид юун дээр бэлэн биш байсан бэ гэвэл том тойрог дээр бид нар явж байгаа гинт сонгуулийн хуулиар тойргуудыг жижиг болгоод хуваацсан чинь бид өрөөсөө жижиг тойрог дээр бэлэн биш байсан байна. Хатан намын дээр тодорхой хэмжээнд бэлтжсэн байж. Одоо бид жижиг дээр бэлтчих юм бол 3 томцоглооч гэсэн Сүхбаатар дүүргийн нэг хэсэгтээ бүрэн танигдсан, бүрэн ажилчсан хүмүүс төвчүүлж болцоотой болж байна гэсэн. Тийм учраас тойргийн зөвлөлөө намын хороотойгоо ингээд холбогдоод байсан. Дүүргийн намын дарга бол шууд дүүргийн засгийн дарга болохоор явах хэрэгтэй байна. Тойргийн зөвлөлийнх нь нөхцөл бол шатныхаа сонгуульд руу явна. Их хурлын тойргийнх нь нөхцөл бол тавлаа өрсөлдөөд нэг нь их хурлд нэвснэ гэсэн. Яг ийм систем рүү орж байгаа. Үүнийхээ 2 жил тутамд нэг удаа солигдно. 50% солигдно. 2 жил тутамд автаас явна гэсэн. 4 жилийн хугацаанд үүсэгээ бүрэн солигдно. Энэ бас манайхаас олсон сан. Яг тэр чигээр суулсан. Тэгэхээр энэ бол 2 жилийн хугацаанд арчилсан маш том эргэлт бий болоод маш том хэмжээнд бүх шатанд арчилсан өөрийгөө цусыг сэлбэрэх болцоо гэж. Мөн одоо арчилсан намыг одоо зольж ирсэн хүмүүсийн хувьд бол энэ 2 жилийн мөчлөг бол их хангалттай болж байгаа. Гэхдээ энд нэг асуудал гардаг. За сонгуульд өгөхөд ирсэн. Тэгэхдээ сонгоо жил яв. Одоо сонгуулиуд бол 17 онд явна, 19 онд явна. 20 онд байхгүй, 18 онд байна. Тэгэхээр 19 онд бүгдээрээ үүсгээд авах гэж намын хороонд авах гэж дайрт юм аа гэж байна. Тэр үнэн. Гэхдээ 4 жилийн хугацаагаар мөчлөгөөр нэр дэвших эрхийг нээлттэй тавьчихж байгаа. Тэр юм гэсэн үг гэвэл 2016 онд одоо үүсгийн гишүүн байж байгаа би 2020 оны сонгуульд нэр дэвших нээлттэй байна. Би 17 онд үүсгээс хасагдсан ч гэсэн нээлттэй байна. 17 оноос 19 оны хооронд сууж байсан хүн бас дахиад эрх нээлттэй байна. 19 оноос цаашаа сонгогдсон хүн бас нээлттэй байна. Ингээд 6 жилийн мөчлөгөөр үндсэндээ нэг тойрог дээр 5 хүн биш 10-аас 15 хүн өрсөлдөх болцоод байна. За ингэнэ гэдэг бол нэг дэвшигчдэр бол маш өндөр шалгуур тавигдаж маш том өрсөлдөөн гарч байж орж ирэх болцоотой болж байна. Нөгөө талаас тойрог дээр бүрэн танигдсан хүн бол дүүргийн намын даргыг заавал тариалах шаардлагагүй болж байна. Харин энийг дээд шатны намын дарга одоо нөгөө их хурлын нэр дэвшигчдийг бүгдийг нь мэдээд хуулиараад ингээд ахаар энэ дээр зэгцэлгээ гэсэн чинь одоо энэ дээр нөгөө эмэгтэйчүүдийн хувьд саад болж байгаа гэж яриад байгаа. Гэхдээ одоо эхнээсээ тэр 76 эмэгтэй өөрсдөө тойргуудаа авчих учраас зөвхөн нөхөн сонгуульд намын дарга
нэр дэвшүүлж оруулдаг тэр системийг оруулъя гэж бид нар Моаны ажлын хэсгээс оруулсан тэр чигтээ суудсан байна. Зөвхөн нөхөн сонгуул. Одоо энэ тойрог дээр эмэгтэй байхгүй учраас зохицуулт хийж байгаа бол намын дарга нэр дэвшүүлж байна. Бусад нь халт хэрэг байхгүй. Одоо ингэхээр нэр дэвших нь баталгаатай болсон хүмүүс зөвхөн өөрийнхөө тойрогруу ажиллана. Энд нөгөө намын хороогоо царай ажиллах, даргаа царай ажиллах асуудал байхгүй болж байна. Ингэх бол харин фракц алга болно гэдэг их суурийг тавьж чадах болов гэж бодоод байна. За одоо үндсэндээ татварын тухай асуудал бол тэртээ тэргүй намын гишүүний татвар одоо сарда 100 төгрөг байгаа. Энийг хэд болохгүй гэдэг бол тэр их хурлаар яригдахгүй та нар бүгдээ хүснээрээ тоогоо хэлэх бол. Тэр тоог одоо энэ янз янзаар оруулж хэрэггүй байх гэж бодож байна. За үндсэндээ гол зарчмын юмнууд бол ийм байна. Тэгэхээр арчилсан намын гол зарчим нь бол хурлуудыг цаг хугацаатайгаар зөөгээд өгчөж байгаа. 2 жил болох ёстой хурлыг нэг хурлыг хийгээгүй бол намын дараа огцорно. Үүсээ хийгээ хурлууд өсвөр жилээр алга болчихно. Үүсээ хийгээ хурл бол хурлын дарагтай болж байгаа. Шинэ дүрмээр. Энэ дарга үүсээ хийгээ хурл хагас жил тутам хурлах ёстой. Жилдээ 2 удаа. Хурл хийгээгүй бол энэ хүн шууд авцсан тооцсон. Хэрвээ энэ хүн огцроогүй гэж үзээд яваад ах юм бол үндсэн дүрмийн хороноос шийдвэр гаргаад та огцорсон байна гэж шууд шийдвэр гаргаад хөөг явуулж байна. Ингээд ерөнхий нарийн бичгийн дарга бас л хариуцлага авсан бол үндсэн дүрмийн хороноос шууд шийдвэр гаргаад хатар дээр шийддэг ийм систем рүү орж байгаа. Хариуцлагыг бид дөрвөн дээрээ цаг хугацаа энэ баталгаатай хэрэгжих ёстой шийдвэр гэсэн энэ хоёр дээр голдож тулгуурч тавьж байгаа юм. За ингээд та бүхэнд асуулт байвал энэ чанарыг батсан.